Сэрээрээ босоороо. За 198 дахь өдрөө лагер дээрээ эхлүүлж байна. За ингээд хүүхдүүдээ аваад дүүнрээ аваад лагер дээрээ гараад ирсэн байгаа. За өглөөнийхөө цаг сайхан уучаад хүүхдүүдээ одоо өглөөнийхөө цаг бэлдэж өгөх хэрэгтэй байгаа. За манай эхэнэ одоо Анука дүү хоёр маань одоо ахлах ангид орж байгаа. Надтай хамт жим хийнэ гэсэн. За ингээд гэрийн фитнесийг өнөөдөр орой хийх ёстой. За өнөөдөр гэрийн ажил бол маш их байна. За дээврээ янзлуулахаар хөлсний ажилчдыг бас дуудсан байгаа. За хажуугаар нь өөрөө энэ гэрийнхээ нэг давхрын буудлуудаа бас янзлаа ганц нэг одоо мод нь хугарсан байсан. За бүгдийг ингээд буудангаа задлаад хажуугаар нь угаалга хийгээд за бас бус ингээ өвсөө хадах ёстой гэх мэтлэн маш олон гэрийн арын алтны ажлууд байна. За эхнэр бол хотод ажилдаа явж байгаа. За ингээ хүүхдүүдээ суулгачаад нэг сайхан үхрийн мах чанаад шүлэнд нэг будаа хаяад октоодтай нэг шүлтөө хоол хийж өгөөд ингээ бүх дүүнрээ хүүхдүүдээ суулгаад ингээ тойроод одоо яс чанаад хамтдаа хооллох холстой янзын сайхан. За ингээд угаалганы ажил эхэллээ. За эхэнэ дүү намайг шордоо болтгоо бооцоодоо шидий гэдэг харин бөмбөг шидлээ. За одоо өнөөдрийн хамгийн сүүлийн ажил бол өвс хадах ажил. Орой ширүүн дээр сайхан хадаад авъя гэдэг. Ингээд өвсний хадвараа асааж аваад өвсөө сайхан хадлаа. За дүүнэр маань аха хизээ одоо оройныхоо фитнесийг хийх юм бэ гэл ингээл бүтэн л бас ингээ шордоостой. Ямар ч үсээ өвсөө нэг хэсэг жоохон явуулж авч жагаад ингээд дахианы цээж маха чанж идэх хэвээр. За дахианы цээж мах энтрээ бүгдийн тогоон дээр тавьж авчаад дүүнэртэйгээ хамтдаа оройны фитнес эхлүүллээ. За ер нь бол өмнөх өдөр фитнестэй байсан болохоор өдөр болгон хийх бол дими. За булчин масаа идээд уламд харгалахгүй, булчинч томрохгүй хэрэггүй гэсэн учраас нэг хийхгүй гэж бодсон. Тэгээ хөнгөн байдлаар нэг 15 кг-аар 22-нд 3 удаагийн оролтоор явлаа. За манай Анука дүү бол одоо энэ жил 10 дугаар анги. За тэгээд маш сайн бидрийг дагаад бас хийж байгаа. За ингээд 50 удаагийн 20 үндсэн штангандаа суугаад нэг зөв хэдхэн нэг 5-10 кг-уудыг нэмээд ингээд 40-50-д гэх мэтчлээ ингээд хэсэг сууж агаад оройныхоо жимийг бас нэлээд хийлээ. За би гар дээр нэг ч сунаж чаддгүй байсан хүн чинь гар дээр бол ямар ч асуудал байхгүй. Зүгээр л яг доороос нь өөрийгөө татаад нэг 5 удаа зүгээр хөнхөө ингээд татаа сунаачдаг болсон байна. За эн чинь бас агт шүү гэж бас өөртөө бодож байлаа. За ингээд хөнхөө хитэн дасгалуудаа дүүнэртэйгээ 3 ээлжээр ороод оройны жим өндөрлж байна. За лагер дээр ингээ байхаар гэрээ ажил хийсээр байгаад юу ч бодож санах юм байхгүй, цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. За би миний сүлжээ ерөөсөө лагер дээр одоо барьдгүй учраас манайхан над руу залгаад утас холбогдохгүй байгаа хүмүүс зөндөө олон мессеж ütсэн байна. Та хэдээсээ бас уучлах хүсье. За ингээд зуны сайхан амралтууд үргэлжилж байгаа учраас манайхан бас амраад аваарэ гэж хэлье. За ингээд лагерын өдөр өндөрлж байна. Сайхан амраарай манайхан. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөрэй. Сэрээрээ босоороо. За 199 дахь өдөр мөн эхэллээ. За энэ өдөр бас гинтийн бас нэг таагүй мэдээ бас төгсгөлд нь сонслоо. За тэгээд бичлэгээ оруулах хэсгээ их нэртэйгээ ярилцж байгаад ингээ оруулахар боллоо. Та бүхэндээ бичлэгийн дараа бас юу болсныг хэлье. За ингээ өглөө ослоо. Өглөөний цагаа сайхан уучаад хүүхдүүдтэй өглөөний хоол цайнд бэлдэж өгчөөд маргааш манай авгын талын ах дүүнэр маань цуглаж манад бас нэг жилдээ нэг уулздаг тэмцээн уралдааны хийн. За үүний бэлтгэл болгож авгах нар маань 2 хонь авчирлаа. Ойрд бас мал амдаар нь гаргаж гэж дотрын цэвэрлж ингэж хууглаагүй бас их удсан байна. За ингээд малаа гаргаж дуусчаад ах нар маань ингээд буцаад явлаа. За миний хувьд бол маргаашийнхаа тэмцээн уралдааны юм хүмүүс бэлдэх. За ингээд түлээ нүрсээ бэлдэх гэх мэтлээ олон ажил хүлээж байгаа. За манад бол хаасаагүй юм камер байршуулсан байдаг. За ингээд нэг шинэ камер бас худалдаж аваад үүнийгээ суурлуулах яаж ажилдгийг үзчихэд ингээд өдрийн хоолоо идчихэд крашаа цэвэрлээд ингээд түлээ нүрсээ хөрөөдөх ажил намайг хүлээж байгаа. За ингээд крашийн цэвэрлэгээ дуусчаад ойрд бас мод хөрөөдөж хаглаагүй бас нэлээд төсөөрсөн байлээ. За ингээд гэрээс орж нөгөө цагсаасан махнуудаа эргүүлчихэд за ингээд тамбраасаа хөрөөгөө авчаад үндсэн модныхаа ажил руу орлоо. За ингээд энэ өдөр ч бас нэлээд орой боллоо. Модныхаа ажлуудыг хийж байлаа. За оройны хоолны дараа нэг таагүй мэдээ гинт сонссон нь. За манай хадам ах маань за нэг гинтийн ослын улмаас бурхан боллоо гэдэг мэдээг сонслоо. Тэгэхээр маргааш авгынхаа талын уулзалт тэмцээн уралдаанд бол оролцох боломжгүй болж ингээд хүүхдүүдэд үлдээгээд эхнэр өдөр яаралтай хот руу
одоо орлоо. За тэгээд та бүхэндээ ч гэсэн хандаж хэлэхэд ер нь одоо юу гэдэг хүний амьдралын одоо 5-10 минутын дараа юу болохыг хэн ч таашгүй учраас хаа байгаа газараа бас болгоомжтой байхыг одоо та бүхэндээ бас зөвлөж хэлмээр байна. За тэгээ ер нь бол 365 өдрийн челленж гэсэн учраас та бүхэндээ сайн муу бүхэл мэдээгээ бас ингээд оруулаад товчгоо ингээд явж байгаа шүү гэдгийг бас ойлгуулж хэлье. За ингээд хүүхдүүдтэй хоолоо өгчөөд за манай ах дүү нар маань ч гэсэн эхнээсээ ирж байла. Тэднийг өвлдөөчөөд шууд гэмтлийн имлэг рүү явлаа.